Хай зүрхнүүд мэдээж та бүхэндээ Валентины баяраар ярьж өгнө гэсэн гайдаа яг одоо ярьж өгч байна. Яг гэх юм бол би өөрөө 2 сарын 14-нд Монгол байхгүй гэхгүй. За тэгээд та нарт бэлгийн санаа өгөхгүй дөө гол нь шоколад инээтрээ чихэр мэхэр гэж ахаар хамгийн гол нь гоё дурсгалтай бэлэг ойлгоо штэ. Тэгээд хосоороо болон нэг дангаараа кейсний захиалга хүртлийн газар маань авч байгаа. Hydrogel онлайн кейс гээд би өөрөө нөгөө кейсээ хэлгсэн гэж та нарт ярьжсэн шүү дээ. Тэгээ энэ газар болохоор одооноос Валентиныхаа захиалгыг аваад хэлсэн байгаа учраас та бүхэн маань яар учлаа тайртай охиныхоо зургийг за эсвэл дуртай үздэг анимегийнхэн дүрийг хүртсэн гээд гоё хэвлүүлчих болно. Тэгээ энэ кейс маань дангаараа эхлэхэд 45,000 төгрөгөөр хэвлүүлж байгаа байхгүй юу? Үнэ. За тэгээд дөргөний хамгаалалтай хамгийн гол нь энэ юусаа арилахгүй тийм сайн байгаа шүү манайхаа. Тэгээ Hydrogel онлайн кейс гээд кейсээ захиалаарай. Гайд үзцгээ. Хөрш айлын хөөрхөн охин төвөг олж байна. Бүрхэг бороотой ормоор нэг тийм өдөр манай анимегийн гол дүр болох Аманя гэхийн сурагч хөвгүн алхаж байгаагаар эхэлнэ. Харин савлуур дээр сургуулийнхан сахиусан тэнгэр болох гол дүрийн охин Махиру ганцаархнаа сууж идэв. Бүр шөхөрчгүй бороонд норчихсон. Аманя баг юм ярьж үзээгүй ч гэсэн санаан зовоод өөрийнхөө шүхрийг өгчөөл яваад өгнө. Махиру шүхрээ өгснөөс болж маргааш нь Аманя өөрөө ханиа төрсэн байлаа. Аманий сургууль дээр Аказава гэх ганцхан бэстэтэй Махиру харин үнэхэрийн од сурлагаараа нэгт спорт хорооч нэгт мундаг бас бүхэл хүүхдүүдтэй найрсаг хөвгүүд бол араас нь гүйгээстэй дурлаастай хуйлраастай. Орой болж Махиру Аманигийн шүхрийг өгөх гээд гэрийнхэн нүдэнд ирсэн. Амани халуураад ухаан алт гээд байгаа болохоор гэрлүү нь оруулж өгөх гэтэл гэр нь нохоо ороо цаашаа тэхүү. Бараг гიშгэх газаргүй. Энэ үед манай хоёр бие бинийгээ хөршүүд бас хоёулаа ганцаараа амьдрахыг олж мэднэ. Энэ охин маань хөөрхөн сэтгэл сайтай болохоор гарынхаа хоолыг хийж өгөөд хүүтэн жин энтер тавьж өгөөл Аманигийн биеийг аваад иртлээ. Заван бой маань гэртээ ганцаараа амьдардаг болохоор бараг л хоол хийж иддэггүй иймэрхүү юмар л гизээ дүргэн. Махиру энийг нь харчаад илүү гарсан хоолоо Аманид өгөөд энэ өдрөөс хойш орой болгон илүү гарсан хоолоо байнга Аманид оруулж өгсөөр. Сүүлдээ Махиру гэрлүүн ороод андаа гөгшүүн би ер нь бодоод ахны хурш шайл хогийн цэг гэж бодохоор унтаж чадахгүй мэнаа гэрээ чин цэвэрлээд өгье гэл бүр цэнцээсэн гоё олгочин заяа. Аманы пицца захиалж өгөөд хамт идсэн чинь Махиру мөнгөө хэмнээд огт гадуур хоол иддгүү олж таарад амттайг нь гайхаал идээд байна хөөхөн. Бас нэг өдөр Аманы хичээлээ таарчаад явж идэл анх таарсан цэцэрлэг түрээлэндээ Махиру сууж ийн бүр гачин царайлсан. Яасан гэхээр зүгээр гээд тэ нилээн ажисаж хувцас хонор нь битүү муурны үс болцсон хүл гар нь гэмтчихжээ. Тэгсэн чинь модон дээр гараад бууж чадахгүй байсан муурыг аврагчаад өөрөө гэмтжээ. Аманы тэгээл мэдээж туслаад үрээд л явна. Сургуулийн амьдралдаа Махиру сахиусан тэнгэр бол энд харагдаж байгаа Кадаваки гэх бой ханхүү гэрч нэрлэгдэнэ. Октод бас өгдөг за тэр чаах. Оройн дөрмийн дагуу Махиру хийсэн хоолноосоо өгсөж Аманы би чиний энэ хийсэн сайхан хоолнуудыг ганц удаа ч гэсэн халуунаар нь идэж үзэх юм сан дандаа л хүүтнэр нь иддэг гэд Махиру гэртээ оруулахгүй учраас цаашдаа энэ хоёр маань мөнгөө хувааж хүнсээ аваад Аманыгинд хамт хоол хийж идэхэр боллоо. Ингээд л ер нь бүх юм эхэлсэн шүү дээ. Яг л найз охин шиг нь хормогч зүгээл чи зүгээр сууж би гял хоол хийгээти гэдэл Аманы өөрийгөө үнэхээр азтай гэж бодож байгаач яг үнэндээ Аманыг дэндүү арчаагүй байгаа болохоор л ингэж тусалж байгаа талаараа хэлнэ. Хин хинийхээ сонирхлын охин залуу биш гэсэн. Аманыгийн газар дээрх ганц найз нь Аказава. Тэр нь бас найз охинтой Читосе гэдэг. Энэ хоёрын нэлээд нэлцэг байдалд нь Аманыгийн ясны дургу гэж. Оройн манай хоёр хамт хоолоо идчихэд тэднийхээс гарахдаа Махиру үнэмлэхээ үлдээгээд Махируд үнэмлэхийг нь өгөхдөө төрсөн өдрийг нь харцсан. Тэгсэж чи 4 хоногийн дараа төрсөн өдөр нь болохыг нь мэдээд бэлэг өгмөөр ч юм шиг мэдрэмж төрөөд охинд бэлэг юрөөсөө өгч мөгч байгаагүй болохоор нөгөө хос хоёр найзаасаа асууна. Гол нь Махируд өгч байгаа гэдгийг нөгөө хоёр нь бүр огт мэдгүй. Угаасаа тэр хоёр сургууль дээр юрөөсөө харьцдаггүй байхгүй юу? Бэлгээ сонгоол Махирууд өгөхөд хөөхөн гарын тоос жижигхэн бамруулж бэлгэлэхэд Махиру анх удаа хүнээс бэлэг авчаа. Тэгэд бүр маш их баярлаж байгаа нэлт. Энэ хоёр ч уг нь би биендээ ерөөсөө ингэж сонирхолгүй гэд бараг амлалт өгсөн байгаа штэ. Гэтэл хамт ажилласан чинь хонхон дуурайд Аманыг ээж нь ганцаараагаа болохоор шалах гээд хүрээд ирлээ. Унтлагын өрөөндөө Махируг нууцсан байгаа болохоор оруулахгүй гэсэн ч ээж нар л юм хойно дайраад орно шүү дээ. Орохт нь Махиру яг гүн шиг унтаж байхыг нээж нь хараад
Пүү, миний хүү өстө гал иш зайлвал миний мус хурдаг арчаагүй хүүг яаж тоосон бол тоо. Хүүг минь сайн харж хандаарай гэдэл хэдэн ч удаа үердэггүй бид хоёр найзууд гэж хэлсэн ч яг итгэж харагдаач. Махируу азар хүн дээр хүлээж авдгүй маа. Бүр амааны намайг гэртээ авахгүй байсан ч орж ирж байгаарай гэд махирууд түлхүүрээ хөвчнө. Улирлын шалгалтын дүн гарлаа. Махируу нэгт орчие. Угаасаа дандаа нэгт ордог. Харин амааны мэн арай гэж хичээсний эцэст 20 хийддгээр байранд орсон байна. Махирууг угаасаа үнэхээр хичээдэг гэдгийг нь мэдж байгаа болохоор түүнд зориулж торт авч өгөөд махирууч баярлаад би биенийхээ аманд нь тортносоо хийж өгөөд их алцганаж байна өө. Анх би биенээ сонирхдаггүй байсан ч одоо бол арай өөр нүдээр л биенээ хараад ах шгэ. Тун удахгүй зөөл сар болох гээд амааны ганцаараа адгийг хос хоёр найз нь мэддэг болохоор тэдний тэмдэглэхэр болоод махирууд ойлгуулад хэлтийн. Гэтэл яг энэ үед цас орж таарад ваа цас гээл тэр тагтан дээр гарахад махируу бас зогсож байхыг нь хараад хоёр найз нь хуршууд гэдгийг нь мэдэж гүн жохныг маань хилийг нь сууглах шахам их юм асан шүү дээ. Махируу яг үүндээ тэр сахиусан тэнгэр гэх нэрэндээ ч дургүй юм билээ. Өстө ийм хөөрхөн охиноор байн хоолунд хийлгэж хамт байдаг гэдгийг нь мэдээд хос хоёр найз нь бүр шок за. Читосээ бүр хоёулаа гоё найзууд бай, гүнжээ мүнжээ гэл. Манай хоёр сургууль дээр угаасаа ийм харилцаатай гэдгийг хүмүүст мэддэгдүүлэхгүй учраас нөгөө хоёртоо ч гэсэн бити хэлээрэй гэд хэлнэ. Тэгээ чаавас манай хоёр чинь анх хоёулахнаа байхдаа ичид санаа зовдгүй байсан ч одоо хоёулаа байхаар ичээд нүүр ам нуулаагаа алзаа. Тэгэд хамт PlayStation тоглоод махирууд зааж өгөөд нөгөөх нь юу нөө анх удаа тоглоом тоглож байгаа болохоор тоглоомондоо улайраад санаандгүй амааныгийн өвдгөн дээр унаад ичиж өгөх гэдэл би бинийхээр хацран төрч яагаад ч юм цаанаасаа хийх энийгээ илүү хайрлаад байгаа юм шиг мэдрэмж төрөө тайлаа. Амааны махирууд маш их татагдж байна. Ингээд тэдний анхны хамтаа өнгөрүүлсэн 100 сар дууссан. Хүйтэнд гатаа байснаас болоод махируу маань ханиад хүрчээ. За энэ үед л амааны хэр халамжтай сайн залуу гэдгээ өстө харуулна да. Шууд тврээд асраад хоол унд хийж өгөөд унтах хүртэл нь гарыг нь атгаад ширтэн суухаас эхлээд бүх зүйл нь тэр хоёрын хувьд нандин. Үлгэр ярьж өвчм туулган л хоолгүй айн шүү. Тун удалгүй амааныгийн ээж нь хүүгээ найз охинтой болсныг нь аавд нь хэлээд хамт хүрээд ирлээ. Аавн ди яг хүүшгээ гой тайман дөлгөөхөн. Тэгэл ивэдээ миний цараймуудаа хүүг тоож байгаад баярлаа энэтрэ гэд кимоно хүртэл аваад ирсэн. Гадуур хамт явж хацуу модод явъя гэд. Гэтэ энэ хоёр ч хамт явж байгаад сургуулийнхандаа баригдчвал эвгүй гэж бодоод амааны өөрийнхөө төрхийг жоохон өөрчлөөд тэгэл махируг кимоно өмссөн байхыг нь хараад бүр шок. Амааны мэн нэмж дурлаад байна уу яагаад байна? Гадуур маш олон хүмүүс явж байгаа болохоор махируг гэмт чихвхий гэд бүр гарнаас нь хөдөлж хамтдаа аз жаргалтай хүслээ бодож амааныгийн аав ээжтэй хамт нэг өдрийг яг л гэр бүл шиг аз жаргалтай өнгөрөөлөө. Харин сургууль дээр нь махируг хинт ч царай өгдөггүй охин хацуу модыгээр нэлээд царайлаг бойтой явж байгаа 100 яриа гарсан болохоор амааны түүний нэр хүнд өөрөөс нь болоод унчихъя гэж бодоод над мэтийн арчаагүй бандаас олоод чамааг эвгүй байдалд оруулахыг хүсэхгүй байна гэхэд махируу шууд үгүйсгээд чи юу яриа таа? Юу над мэтийн гэж яагаад өөрийгөө ингэж дутуу хүлээд байгаа юм бэ? Чи бол миний хувьд маш үнцэнтэй мундаг эндэр гэж хэлээд бас хоёулаа ичээд хөглөнөө. Валентин болох гээд Читоси Аказавад халуун ногоотой шоколад энтер бэлгэлэх талаар галзуу юм бодоод асуугаал. Тэдний ангийн Кадовакийг октод бүр шоколадаар булаастай. Үүнийг нь харсан амааны өөртөө байгаа нэг илүү гэлгар утаа гаргаж өгөөд хэцүү байгаа айлхүүтэй их хичээгээрэй гэж хэлээ явчихна. Махируу хараа амаанид Валентин гэд зөөлөн хамттай халуун шоколад хийж өгөөд бас би бинийгээ харж хичээд ичсэндээ махируу харьлаа гэл гараг үрчнээ. Ёстой нэрий зүрх сэтгэл гэж хэцүү юм да. Гэтэл бүр түүнд тусдаа жүрчтэй шоколад бэлтцсэн байсан юм лээ хөөрхөн ааз. Октодаа сайн залууга гяс ингэж найрч авдсан байх шүү бод. Амааны мэн сургууль дээрээ Аказавагаас өөр хинтэй ч харьцгүй ч гэсэн Кадовакид тус болсон болохоор октын дунд алдартай хөвгүнтэй хөөрхөн найз болж махируудаа зөрүүлээд хөөрхөн бэлэг сонгоод гарын бугуувч бас үгэнд нь нэг удаа орох тасалбар бэлгэлдэг. Эсвэл хөөрхөн тэгэл энэ хоёр ормон чиглэл махируудаа бугуувч идрийг нь зөөж өгөөл. За тэгээд хос хоёрын тунд бас нэг садаан Аказава. За бас муухай хэлчихвүү. Цаадах чинь аавтайгаа найз охноосоо болж муудалцаад хэд хоног гэртээ хонхгүй амааныгийн тонууд махиругийн талаар ч ихсэн их зүйл ярилцсан. Үүнийг нь мэдсэн Читосей бас махиругийн тононгоо өдөртөө хамтдаа хөгжөлтэй байх гээд хүрээд ирнэ. Читосей чинь манай эчимгийн махируг бүр цоолох шахам ширтэл 9 бусын юм асууна. Ядчихад хөөрхий игдүүтэй зургийг нь албаар амааны руу явуулж мавуулаад энэ хоёр бас нөгөө хоёроо үерхүүлчих санаатай л байх шиг байгаа юм. Ингээд
Читосе Аказава хоёрын хамт байх хугацаа дуусаад манай хоёрын амьдрал үргэлжилсэн ч нэг өдөр Аманы дэлгүүр орчоод ирэхэд Махируг нэг эмэгтэй загнаа зогсож идэг. Чи өстө яахаар ийм игдүүтэй тал байхгүй яшигтай хөвгд олж төрдөг байна. Бүр харахаар л яг аавыгаа дуураадсан өстө гайтай. Тэртээ тэргүй 10 жилийн төгсгөр чинь бүр мөсө холбоогүй болохоор гай бололгүй амьдарч байгаарэ гэдэг. Энэ эмэгтэй бол Махиругийн төрсөн ээж юм байна. Төрсөн цагаас нь л хойш угаасаа ийм хүүтэн хөндөй байсан болохоор Махиру дасчиж гэртээ орох гэсэн чи Аманы түүнтэй хэсэг хамт байгээд гарыг нь хөтлөөд сууж яхад Махиру гунигтай түүхээ ярьж өгнө. Юу гэж Аманы? Манай аав ээж хоёр анханасаа бие биедээ хайртай байгаагүй. Ерөөсөө л хоёр талын хөрөнгө мөнгө ашиг сонирхол дээр тулгуурласан гэрлэлт. Хүүхдтэй болох ямар ч төлөвлөгөө байгаагүй ч гэсэн би тэдний амьдралд алдаа болж ирсэн. Багаас минь намайг гэрээ үршлэгч өсгсөн надад хэрэгтэй байгаа мөнгийг л өгдөг. Өөрөөр аав ээжийн хайрыг огт мэдэрч байгаагүй тийм л охиндоо би. Аав ээжтэй хайрлагдахыг хүсэж багаасаа шилтгэн найсаар хичээсээр ирсэн ч гэтээ хэдэн мянган удаа хичээсэн ч намайг хизээж аав ээж тоож байгаагүй. Тэгсэн ч би хичээсээр л байгаа өртөлтэй агааз. Намайг нас бий түрхээр аав ээж гэрлэлтэд цуцлуулад би бүр ямар ч хамааралгүй хүн бол намайг хайна гэсэн гэтийн. Тэгэхээр аниме эхлэх үед Махиру боронд норж сууж исэн үед ээжээсээ чи хинт ч хэрэггүй хүүхэд гэдэг үгийг сонсоод шоконд ороод сууж байсан юм лээ. Тэгэл яагаад үнэхээр би хэрэггүй байсан бол яагаад намайг төрүүлсэн болоо гэхэд түүн дээр юм нөмрүүлээд сэтгэлийг нь тайвшруулж өгдөг Аманы. Энэ бүхнийг нь сонсож бас хадгалж, хайрлаж, хамгаалж сэтгэлийг нь тайвшруулж байгаа Аманид Махиру бүр маш их баярлаж тэднийг л мэдхэд анги твшлээ. Шинэ ангид Аманы, Аказава, Читосе, Махиру дөрөв нэг анги олжээ. Бас Кадаваки. Цаг хугацаа өнгөрсөөр Махиру Аманы хоёр бүр илүү дотно бие биенийхээ бүхий л зан аашийг аажмаар мэддэг болж хин хиндээ илүү ихээр татагцаар сургууль дээрээ ч гэсэн өөрийгөө хагалж нээж охтын дунд алдартай Кадаваки гэх залуу Аманы Аказава хоёртой найзлаад тун дажгүй шинэ улирал эхэлж байна. Махиру Аманы хоёр харин сургууль дээрээ огт харьцдаггүй байсан бол хоорондоо хөөрхөө юм яриад мэдлэгч болсон. Үргэлж хичээлээ тараад гэртээ хоёултнаа байдаг болохоор гадуур дотуур гараад кафе энтер орсон шигэ. Хамтдаа цагийг хөвгөлтөд өнгөрүүлж Аманы эгмээ нөхдөө чохоорхоод байхад Махиру бүр илт харамлал ингэж авч байгаад ангийнхаа Кадавакитай таарчдаг. Кадаваки ихэндээ Аманыг танихгүй байжгаад нэлээ удаан харсны эцэст танилаа. Угаасаа Аманы Махиру сайн болчихсонд бүр ихт байна гэдгийг Аказаваач тэр Кадавакич тэр хилээд ахад бүр үгүйсгээд уурлаад зөө. Гэхдээ л Махиру Аманы хоёрын дунд хинт жилж болохгүй бас бие биедээ л гэж хэлсэн нууцуд нандин харилцаа байгаа. Ямар ч үед хэцүү байгааг нь царайнаас нь хараад л мэдчихдэг болсон шүү дээ энэ хоёр ч одоо. Аманы ч гэсэн энэ сургуульд ирэхээс өмнөх сургуулийн хүүхдүүдийг найзаа гэж бодож итгэж мөнгө байгаа үедээ л дандаа найзуудыгаа дааж, дайлж, амттай юм авч өгдөг байсан юм байна. Дааж тэр сэтгэлийг нь нөгөө бойс ойлгохгүй, Аманид мөнгө л байхгүй бол тэр бол хинч биш, зүгээр мөнгийг аваад цайхан ашиглаад дайжий гэд муулаад дайж байгааг нь сонсоод үнэхээр муухай санагдаад тэр ангиасаа шилжээд хоолн үүж ирсэн юм байна лээ. Махиру өөрийнхөө зовлонтой түүний зовлонг харьцуулалгүйгээр Аманыг дэмжиж, тусалж, сэтгэлийг нь тайвшруулж, түүнийг хамгийн гэрэл гээгээ цацруулсан хүн гэдгийг нь хүртэл хэлнэ. Сургууль дээр нь Махируг дэлгүүрт эрэгтэй хөвгтэй явж исэн гэцүү яриа болоод Махиру "Тийм ээ, манай найз, манай хамгийн дотны хүн энтер" гэж шууд хэлчихдэг. Гэхдээ одоохондоо Аманыг гэж мэдээг байгаа. Нэг өдөр Аманы унтж байхдаа Махируг зүудлээд заа. Тэд тэрэндээ өөрөө бантаад Махиругээ зайгаа авах гэхээр нөгөөх нь гомдоо наацнаа. Аманы өөртөө угаасаа итгэлгүй болохоор Махиру шиг ийм гоё охиныг хайрлаж чадах хэсэгтээ эргэлзээл байгаа юм. Гэхдээ манай хоёр бүр өөрсдийнхөө бодож байгаас ч илүү дотноосоор хамтдаа хоол хийж эхэлсэн өдрөөс хойш аль хэдийн хагас жил өнгөрсөн байв. Сүүлдээ тэд бие биендээ сайн болсноо үгүйсгсээр байгаж зүрхэн тэдэнд чи тэрэнд хайртай болцсон гэдгийг нь мэдрүүлээд байгаа учраас хин хинд нь бүр маш хэцүү мэдрэмжүүд тулгарсаар. Тиймээс Аманы Махирутай одооноос эхлээд илүү ойртохгүй зайгаа барихаар шийдэж тун удалгүй сургуулийн спорт наадмаар тэр хоёр хоёулаа юм аях тэмцээнд оролцохоор болдог. Энэ тэмцээний гол зүйл нь гэвэл тэдний найз Читосе зохион байгуулж байгаа болохоор мэдээж хэрэг энэ хоёрыг хэтэрхий хүндий байгааг мэдж байгаа учраас хор хутгалгүй яах вэ? Махиру Аманы дээр очиод "Миний олох зүйл бол чи" гэхэд
Аман нэмүү айдал миний ч бас олох зүйл чи шүү дээ гэж шууд л хөтөлцөөд бариар угаагүйгээд энийг нь харсан сургуулийн хүүхдүүд бүр гайхаад бариар руу ороод яг ямар даалгавар айсныг нь зарлахад Аманыгийн үзэгсэлэнтэй гэж боддог хүнээ авч ир гэсэн бол Махируугийн эрхэм хүнээ олж ир гэсэн байлаа. Үүнийг нь сонсоод хүүхдүүд шок, Аманы шок, харин Махируу өөртөө итгэлтэйгээр тэглгүй явахтэй чи миний эрхэм хүн штэ гэдэл инээн. Саяын болсон үйл явдлын дараа Аманягээс хүүхдүүд хүүе Аманы чи яхаараа гүнж Махируутай холбогддtiin бэ? Чамайг эрхэм хүнээр яхаараа сонгодtiin? Чи энэ талаар хөө тайлбарлаач нэ тэрэ гэл ядаргаа алцгаах нь ойлгомжтой. Хариуд нь бид хоёр ингээд хөршүүд юм аа. Аль өмнө жилээс угаасаа дотн найзууд болсон гээл хахад л бүр илт дээр л хүн аястайг нь Махируу хараад хөөе та нар яах гэд хүүхд дээрлэх гээд байгаа юм бэ гэдэл ороод ирнэ. Махирууд талтай нэг бой чи Аманы цай юм уу яхаараа чиний эрхэм хүн байдیں гэдэл дахиад асуунаа. Тэгснээ бүр чи яаж явж байгаад бүр ийм царай муутай баг доожоогүй залуу цайн болно гэж байх уу гэдэл. Хариуд нь Махируу чи өөрийнхөө эрхэх хүний хүндлэх хүний царай байгаа байдлаар нь сонгох юм уу те? Насан туршдаа удаан хугацаанд байх хүнээ зөвхөн царайгаар нь сонгоно гэж юу? Би өрн хинт сайн болно уу, яан уу, ийн үү, гадны та нар шиг хүмүүст бүр огтхонч падли баймааргүй юм да энэ төргээд өстой пал хийтэл нь хилэд хайнаа. Хижээл тарлаа. Сүүлийн хэсэг. Аманы Махируу хоёр гэртээ уулзаад ярилцсан. Аманы түүнд хандан цухтаах бодолтой бүх зүйлээ сайж хулчиж намайг тэд юугээд бод чухал гэсэн айцаасаа олж чамааг хүртэл өөрөөсөө үгүйс гэж сэтгэлийг чинь мэдж байгаа ч гэсэн хайрлаж болохгүй гэж өөрийгөө албаар хүчилсэн анх чамааг харах үед огт чамд хайртай болно гэж бүр ингэж дурлан чинээ бодож яваагүй нэг л мэдхэд чамд маш их хайртай болж чамааг хамгаалмаар халамжилмаар байдаг болсон гэдэл уянгалуулна шүү дээ. Ингээд Махирууд Аманы мэн албан ёсоор үерхэх санал тавьж хин нэгнээс айсан, дөвлсөн, хулчийсан байдлаа бүгдийг нь хайж хайртай хүнээ хамгаалж чадах хэмжээний хүчтэй, сэтгэлийн хаттай бас түүнийг хинээс жилүү нандинах хайрлан гэдгээ Махирууд амлаж аз жаргалтайгаар тэрэлцээр хөөхөн анime маань дууслаа. Эцэстэн гэж хэлэхэд хин нэгнийг гаднаас нь хараад дүгнэх биш тэр хүн миний таны бодж байгаагаас илүү хэцүү зүйлийг давж дуулаад явж байгаа юм билүү бид нар мэдгүй штэ. Үнэн дээр хамгийн их аз жаргалтай харагдаж байгаа хүн хамгийн их ганцаардаг гэх үг ч гэсэн байдаг. Бас өөрийгөө голохгүйгээр өөртөө итгэлтэй айж хаагдмал байдлаа хаяад нэг удаа үгүй унсан ч бүр алдсан ч бай оролдоод хийгээд хичээгээд үзээрэй. Магадгүй хайр дурлал, найз нөхөд гэр бүл юу ч байсан хамаагүй. Гэтэ хамгийн чухал зүйл бол сэтгэл гэдэг зүйл гуйж гардгүй асгарах хүнийхээ өмнө тэр хайр халамж нь асуухгүйгээр асгарч асар их хэмжээний хүндлэл, итгэлцэл найдвар болоод хатуужил амьдралаас авч болох гэрэл гэгээг өгдөм шүү. Тэгэд хайрч бай, найзч бай, гэрүүлч бай, бүхий л зүйл дээр биш байсан ч чамааг хамгийн муугаараа байсан ч хайрлах цор ганц нэг юм байгаа шүү гэдгийг сануулах гэсэн. Тийм ээ чи ганцаараа биш. Ад жаргалаа заавал олоорой. Харин олцсон байгаа бол алдалгүй хайрлаж нандинаарай. Зүрх миний зүрхнүүд бүгд аз жаргалтай агаасаа гэж би хүсэж байна.